баярлалаа. Харин одоо туршилтын маань 2 дахь хэсэг эхлэхэд бэлэн болоод байна. 2 дахь хэсгээрээ бид шингэндэг цахилгаангуудад мөн агаарын найрлагын талаар хийсэн сонирхолтой туршилтыг хүргье. Ингээд хүлээн авч үзнэ. Өнөөгийн хэлбэрийн маань туршилтын цаг болсон байна. Тэгэхээр түрүүний туршилтын хэсгээр бид та бүхэндээ нэг туршилтыг бас дутуу үзүүлсэн байгаа. Одоо яг энэ хэсгээр тэрийг өргөжлүүлэх болно. Энэ бол агаарын найрлага гэсэн нэртэй туршилт байгаа. За түүнчлэн бид өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт бас нэгэн туршилт хийсэн. Энэ бол шингэний цахилгаан дамжуулалт байсан. Тэгэхээр тэр туршилт бас өнгөрсөн 7 хоног бас үйл явдлыг жаахан асуудал гарч учраас энэ 7 хоног бид та бүхэнд одоо тэр шингэнээр дамжуулан гэрлийг асааж үзүүлэх байгаа. Тэгэхээр одоо энэ туршилтаа та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр Батмагны түрүүн хуулиа нэг туршилтаа дутуу үлдээгдсэн байгаа шүү дээ. Тэр нь ямар туршилт гэж байгаа вэ? Агаарын найрлага гэдэг. Агаарын найрлага. За. Тэр нь яа гэсэн үг вэ? Юу бэлтэх үү? За, энэ хэрэглэдэг зүйлс бол 3 жил хэмжээтэй. За, тэгээд жижиг том 2 шилжсэн. За. Тэгээд энэ гурвлаа гасаах шүтэн зэрэгтэй. За. За, одоо хийж. Тэгээд агаарын одоо найрлагыг харуулах нь шүү дээ. За. Ахнасаа хоо. За. За. Хизээ сурсан бэ энэ туршилтаа Батмагнаа? 10 сарын гэрэл. 10 сар сурсан уу? За. Ямар агаарт ямар байх вэ гэдгийг харуулах гэж байгаа юм уу те? За. Тэгээд энэ 3 планы 2 дээр нь 2 шилжсэн. 2 дээр нэгэн дээр тавих. Нэгэн дээр тавихгүй тэгээд зэрэг. Зэрэг тавих. За аль нь унтрахгүй одоо юу? Оо минь энэ гараад яхан дээ шүү. Энэ унтарчлаа тийм ээ? Нөгөөд нь унтрахгүй юм тийм үү? Одоо унтрахгүй. За энэ нь сүүлд унтраад энэ төрүүлж унтрж явах шиг байна тийм ээ? Тэр нь юу гэсэн үг вэ? Яагаад гэвэл одоо энэ бүр унтрахгүй тийм ээ? гал агаар хүчит өгч авахгүй бол галын шаталж явагдахгүй. Тэгээд нөгөө юу энэ дотор бага агаар гэсэн болохоор энийг хүчит өгчөөс болохоор энийг хүчит өгчөнд усаад тэгээд энэ хүчит өгчихгүй болохоор гал унтарсан байхгүй. Тэгээд энэ арай том сартай энэс арай том штеп. Тийм ч энд арай их хүчит өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд хүчит өгч энэс илүү их амч энэ дараа нь унтарсан байхгүй. Энэ бол нэг хүчит өгчтэй орчинд байгаад байгаа учраас ах унтрахгүй байх юм шүү дээ. За тэгэхээр гал бол үндсэндээ хүчит өгч хэр их байгаагаас хамаарат тэр бол даасгаж ирэх юм шүү дээ. За их баярлалаа. А тэр дотор тэгээд энэ давн энэ дотор байгаа агаараа хүчит өгч ингэж хатаад үгүй болгочихж байгаа тийм үү? Тий. За их баярлалаа Батмагнаа. За. Хөөрхөн туршилт байлаа. За Үлжимаа ямар туршилт хийх вүлээ? Шингэндэг цахилгаангууд. Шингэндэг цахилгаангууд. За. Тэгэхээр одоо яг хуулиа эхлэх үү? За эхлээд хэрэглэгдэх зүйлсээ хэлжээ. Хэрэглэгдэх зүйлс нь одоо энэ хансан давсны уус нь бол энэ дотор давс байгаа тийм нэр. Хансан давсны уус нь гэдэг нь болохоор энэ дотор одоо хараад давс байгаа шүү дээ. Усандаа эхлээд давс хийгээд давс нь ингээ уусаад байгаа мэл тэр нь хамаагүй гэсэн. Уусаа тэгээд уусгүй ингээ доороо тунж үлдээд байгаа болохоор энэ нь хансан гэсэн. Тийм үү? Усан дотор давс нь хандсан гэсэн үг юм уу? Ошоо, усан нь бол дахиж давс усандаа шингэхгүй юм гэсэн үг. Шингэхгүй. За. Усан дотор нь хангалттай давс байгаа гэсэн. Хансан давсны уснлаа гэж. Усан давсаа хангалттай авчихаар үлдсэн нь ингээд нэг яад юм ба шүү дээ, тий? Усандаа шингэхгүй байгаад байдаг юм ба шүү дээ. За. За тэгээд энд нь болохоор цай хэрэгтэй байгаа. Цэсийг ингэж оромог хэлбэртэй болгосны учир нь талбайг нь хэсэх гэж оромог хэлбэртэй болгосон. Тэгээд дараа нь гэрэлтэгч диод. Гэрэлтэгч диодыг одоо хэвээ ажиллаж байгаагүй нь шалгаж үзүүлэх үү. За тэгээд. Энэ нь болохоор энэ дээр улаан асч ийн гэдэг бол энэ диод ажиллаж байгаа гэсэн үг. Хэвээ ажиллаж байна гэсэн. За одоо ингэж туршилтаа хийж үзүүлье. За тэгээд. Тэгэхээр энэ хансан давсны усмлаас дахилхан гарч ийн гарна гэсэн үг шүү дээ тийм. Усаа дүүрэн хийх ёстой юу? Дүүрэн хийх ёстой. За ингээд 4 сав ингэж олон үе байх нь ямар ч ёстой вэ? Энэ
энэ олон үеийнхэн ангиллэгчтэй гэр нь болохоор 3 одоо үйлдэл хүчтэйгээр ажилладаг. Тэгээд энэ нь болохоор цуваа них байх тусмаа одоо хүчтэйн сайн болоод гэрэл нь асна гэсэн үг. За ингээ олон байвал бүр сайн байх болох нь шүү дээ тийм үү? За. За тэгээд бас мөн зис цайр хоёроо энэ сан давсныхаа ус мал ингээ бүрэн гүйцэд дөрөвстэй. За. Зис цайр гэж зөвлөж өгөх үү? Энэ дотор болохоор зис цайр хоёр үйлээ орж байна. Тэгээд энэ зис. Тэгэхээр давсны ус хансан давсны ус нь зис цайр 3-ын харилцсан үйлчлээс цахилгаан бий болж ирсэн үг. Энэ чи хэн нээсэн гэдэг лээ? Энийг одоогоор бол яг тийм хүн нээсэн гэж тодорхойлогддог байгаа. Тийм. За. Энэ чи нэмэх хасах ч юм уу цэник гарна гэсэн үг гэхээр одоо энэ давсны одоо нэмэх хасах одоо цэнэгүүд нь энэ дээр одоо яон болж буун гэсэн үг байхгүй юу? Юуны давсны одоо нэмэх цэнийг зэстэй хасах цэнийг цайр дээр бууж одоо энэ яонууд нь одоо тэднэр дээр буугаад тэгээд энэ нь одоо давсын тэгэхээр нэмэх хасах яон байна гэсэн үг. Тэгэхээр нэмэх хасах нь хуваагдаад нэмэх нь аль дээрээ гэлээ? Нэмэх нь цайран дээрээ. Хасах нь зэсэн дээр очих юм тийм үү? Үгүй нэмэх нь зэсэн дээрээ хасах нь цайр дээр. За. Ахын жахан бодлоо л доо. За. Одоо энийг холбогчоор холбоод ахын барьж яах вэ? Ингээд энтэй нь авчиж тийм байна. За одоо гэрэлтэгчтэй одоо холбоод. Читингийн орнд бид нар давс хийхгүй бол энэ болохгүй нэ мэд. За одоо ингээд асна. Асна гэдэг бол захиргаан дамжуулж байна гэсэн үг тийм үү? Асахгүй байна. Тийм асахгүй нэг хэр нөгөө энэ хүчтэй нь арай бага болсон гэсэн. Тэгэхээр одоо хоёлаа энэ цуваагаа үргэлжлүүлээ. Тийм үү? Нэмэх хасах цэнэгэн дээр нь буруу яачаагүй юу? Үгүй. Яг уу. За тэгвэл үргэлжлүүлээ. Энийг хийх үү? За ахын хийгээд өгөх үү? Дүүрэх үү? Дүүргэн. За бүгдийг дүүрч. Ахын энийг бол чаддаг. Энэрхүү ажлыг бол чаддаг. За энэ тэгэхээр бага байна гэсэн үг юм байна тий? 3 вольттой гаргаж чадахгүй байгаа гэсэн үг үү? Тэгэхээр цуваагаа үргэлжлүүлээ. Цуваагаар үргэлжлүүлэх юм байна. Өнгөрсөн 7 хоногт бид нэр чадахгүй байсан, магадгүй энэ цуваа нь бага байсан байх нь тий? За. Үргэлжлүүлээд энэ чинь ингэж үргэлжлүүлдэг юм уу? За. Энэ мөн үү бас мэн дөө? За мөн үү? Сайн лав даах хэрэгтэй. Тийм гүнзгий живүүлэх хэрэгтэй тийм. За. Энэ хоёр энэ чинь ингээ холбогдчих жоох юм байна шүү дээ тий. За. Ой энэ асна дутаад байна уу да? Энийг биш нэг ёстой юу? Үгүй юм байна. За. Асна 3 юм хийх гэж байгаа шиг. Одоо ас баха. Энэ диодтой буруу зүрүү асахгүй даа. Нэг солио залгаа үзүүл яа дээ. Үгүй. Нөгөө нь энэ тэр улаан энэ тэр басахгүй юу? Баггүй. Тийм үү? Энийг залгаагүй юм шүү дээ. Үгүй. Энэ хоёр залгацсан шүү дээ. Яагаад болохгүй? Өнгөрсөн планаас энийг асах гэж бол байгаа юм да. Асан да. Асуу. Энэ одоо юу? Ассан. Яагаад асчваа? Энэ дээр хүндэрсэн бол. Тийм үү? Ажитаа мэдөө гэрлийн харагчтай заа байж байгаарай. Үзэгчтэй асчлаа. Энд ч одоо 7 хоног дангасан төвчөлчихөө дээ. Энэ 7 хоног дангаж аслаа. Байж одоо энийг авчлаа. Энийг энэ дотор байхгүй байж байгаарай. Аа зү.
Оо, өнтөрчлээ. За. Тэгээ нөгөө та энэ холбоцсон хэлгээ нэгээ салгацаар Тийм үү? унтарч байгаа байхгүй. Би энийг л хөдөлгөөд байгаа юм л да. Энийг хөдлөхөөр унтарч тий. Унтарсан. Одоо унтарчлаа. Ягаас. За. Асно. За, нари юм гэдэг. Тийм. Лимон яг авчирсан билүү? Лимон бас цахилгаан дамжуулдаг. Дамжуулна энэ нөгөө нэг хүчлэлэг шүлттэй болохоор лимон бас цахилгаан. Тэгэхээр энэ давсны уус мал хансан уус мал шиг тийм төстэй найдвартай зүйл лимонтой байна гэсэн үг. Давс чинь нөгөө нэг юм гашгаан амттай шүү дээ. Шүлтлэг. За. Энийг лимон өвжүүлчихдэг үү? Лимоноос цахилгаан гарна гэхээр өвжигч барыг гайх бах уу? Гайхаж байгаа. За. Энийгээ бас сайн ингээ хурдан арчих. Оо тийм үү. За ах нь арчаад үг гэдэг. Алийг арчих юм? Энийг арчих уу? Бүгдээр ингээ. Хөвлөөлөнгөө нөө. Аа. За. Хураа болох уу бүр? Тий. Оо хөөрхий. Энэ наатан байхаар дамжуулдаг юм уу? Наатан байхаар энэ нөгөө давсны ямууд нь энэ цайд хоёр дээр байгаа болохоор болтой гэсэн. Харин ч сайн дамжичмаар над шиг санагдаад байх юм. Цай шүлтэн нэмэгдээд сэтгэл юм байна л да. Энэ давсны дүрээтэй байсан нён энэ юуны нэмбэгний нён хоёр арай ондоо нён байгаад байна уу? Арай ондоо. Нөгөө энэ нэмбэгчээ арай өөр бүтээгдэхүүн, давсчээ арай өөр бүтээгдэхүүн болохоор. Тийм үү. За. За ингээд нэмгнүүдтэй саяны усанд хийцэн байсан байрлалаар ах нь баларлаа шүү. Юмны бичих шиг болох юм. Бас тэгвэл өөрийг хийчих. зис тэр хоёроо бас нэмгэндээ ингээд бүрэн гүйцэд дүрхтэй. Бүрэн гүйцэд. Одоо дахиад хэрэгтэй болчихсон юм. Болцсон. За. Тануу гэрэл хаа. Гэрэлтэгч яатаа. За амжилт хүсье. Аливаа туршилтанд чинь амжилт хэрэгтэй. Яагаад? Юу болов? Индиас. Асцаа. Юу болоо асаач юу? Би гаргасан чинь авчих болох юм. Унтарчлаа. Сая ассан. Наан ч юм байна. Тийм дээрээ холболтно арай. Энэ холболтон байгаагаад нь боо. Юу нь ассан. Асчлаа. За. Дахиад нэг харуулчих гинэ. Асаад нь уу? За. Асаад нь таатай тий. Энэ холболтуудад бас юм зүйл өчөө байж магадгүй юм тий. Тийм тэгээд бас энийг одоо энэ гэрлээ хитэн мил ампурт одоо асж байгааг. Тийм үү. За тэгээд. За энэ чи хэдэн вольтын өвчлөл гаргаж байгааг харуулах гэж байна уу тий? Мил ампур. Вольт ч хүрхгүй байна чи. За ингээд холбоод За. Эхлээд тийг ойлгож байгаа. Тэг байлаа. За. Тийш ингээ харуулчихвал манай үзэгчдэд бид хад. Орж ирэх гэдэг. Хоёр. Энэ болохоор тиг 102 мил ампер. Тэг 102 мил ампер гарч байна. Нэг бол хоёр байна. За. Үний хад дүгнэлтийг хэлэх. За тэг. Ямар дүгнэлт? Үний манд дүгнэлт нь. За. Энэ чи юу юм? Энэ болохоор зис. Цай. Энэ болохоор давсны уусамлын нэмэг цэнэгүүд нь зистэй. Хасах цэнэгүүд нь цайр дээр байгаа. Тэгээд энэ маань чийдэн гэсэн үг. Одоо энэ саяны туршилтаар бол гэрэлтэгч диод. Тэгээд одоо яг энэ үзэгдлийг бол электролизийн үзэгдэл гэж нэрлэдэг. Одоо энэ чийдэн гэрэлтэгч диод тасж байгаа үзэгдлийг
Тэгээд энэ давсны хансан усамлыг болохоор электролит гэж нэрлэдэг. Тэгээд зис тайр хоёрыг болохоор электрод гэж нэрлэдэг. За баярлалаа. За нэг үлдчихсэн үү? Тэгээд цахилгаангууд дэлхийд энэ болохоор цэнэгтэй бөмбөгийн зэгцэрсэн хөдөлгөөнийг хэлдэг. За цэнэгтэй бөмбөгийн зэгцэрсэн хөдөлгөөнийг цахилгаангууд гинэ. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр хоёр хүүхэдтэй усыг баярлалаа. Сонирхолтой туршилт хийж үзвэл өнгөрсөн лоонтоос болоогүй туршилтыг сая энэ лонд хүүхдүүд маань засаж залруулаад юунд болохгүй шиг нь болоод авчирсан байгаа. Хүүхдүүдэд баярлалаа. Та таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа хүүхдүүд амжилттай онцгоорой. Дандаа явж байгаарай. За баярлалаа. Ингээд бяцхан сурагчдын маань хүргэсэн туршилт сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Харин одоо